2009 оноос хойш нийт 104 мянган гаруй мод сөг бутлаг ургамлыг нутагшуулан тарьж ургуулж байна. Цаашлаад нийслэлчүүдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэн дэлхийн жишг нийцсэн хамгийн том ногоон байгууламжийг бий болохоор зорж байгаагаа цэцэрлэг түрээлэнгийн удирдлагууд хэллээ. Гаднаас ирэх жуулчин хүлээдэг байсан аялал жуулчлалын салбар өргөжиж дотоодын аялагчдын гадаад дотоод аялал сүүлийн 10 жилд огцсон өсөх хандлагатай болсныг мэргэжлэнүүд хэлж байна. Аялал жуулчлалын үндэсний өвгөн компани болох Жуулчин компани гадаадын шинэ аялал зарлж байна. Азийн Хавай гэж нэрлэгддэг Японы Окинава арал руу Жуулчин компани шинэ аялал зарлжээ. Номин ногоон тэнгис, нарлаг тэнгэр, халуун дулаан уур амьсгал, шүрэн хад гээд үүхтүүх үзэсгэлэнт байгалаар алдартай Окинава арал бол жуулчдыг татах Японы гол цэгүүдийн нэг. Жуулчин компани 9 сарын 19-ноос 23-нд энэ арал руу шууд нислэгтэй анхны аяллаа зарлж байгаа юм байна. Энэ аялын онцлог гэх юм бол Японы Окинава арал дээр Японы эртний үндэст нааха үндэстнүүд оршин амьдардаг. Дээр нь Америкийн цэргийн бааз байрладаг. Мөн нэг цаг хугацаанд та бүхэн наран шарлагын газарт очиж далайн усанд орох боломжтой. Мөн олон төрлийн шопинг бол хийх боломжтой. Ийм сайхан онцлог аяллууд байгаамаа. 1954 онд анх байгуулагдсан Жуулчин компани энэ жилийн хамгийн их эрэлттэй аяллалын тонд хөвсгөл 7 болгон ихтгэл тамбын аялал байсан гэж хэлж байна. Дотоодынхаа аялагчдын эрэлт хэрэгцээн дээр үндэслэн шинэ бас сонирхолтой аяллуудыг зохион байгуулахаар жуулчны мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэлээ. (1921) оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чой болсон тэргүүтэй хэсэг залуус бошхыг халах залуучуудын эвлэлийг байгуулж байсан нь Азида анхны залуучуудын байгуул болон түүхэнд тэмдэглэгдэжээ. Өнөөдөр Монголын залуучуудын холбоо энэ байгууллагын үргэлжлэл болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үед залуучууд нэгдэн нийгмээ өөрчлөхийн төлөө улс орныхоо сайн сайхан ахуй амьдрал тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлын төлөө нэгдэн нийлж байсан бол өнөөдөр яг л энэ зарчим Монголын залуучуудын холбоонд үргэлжилж байна гэж тэд хэллээ. Ер нь бол Монголын залуучуудын байгууллагын хувьд юу гэдэг үндэсний хэмжээний байгууллагын хувьд бид нэр үйл өмчлөлөө анх байгуулагдчихсэн түүх соёл цаашлаа зарчим энэ бүх зүйлээ бол хадгалж ингэж явж байгаа гэж үзэж байгаа. Монголын залуучуудын холбоо 94 жилийн энэ өдөр бусдад туслах, бусдыг сайн сайхан үйлд урайлан дуудах ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал цусаа хандивлах, ахмад настуудаа амьдралын тус үзүүлэх, нийгэмд хөлөө олж чадахгүй яваа залуустаа ажлын байр олж өгөх зэргээр хамтын хүчээр бүтээн босгож болох бүхий л ажлуудыг санаачилжээ. Хамгийн сонирхолтой нь тэд удахгүй соёлын довтлогоо 2 дугаар аяныг өрнүүлэх гэж байгаа юм байна. Залуучууд бол нийгмийг хөдөлгөгч хүчин байх ёстой гэх үзлийн үүднээс наазах нь бие зөв авч явах соёл, гэр орон, орчин тойрноо цэвэр цэнцгэр байлгахад залуу хүний оролцоо хүчин чармаалтыг тэд нийгэмд таниулахыг хүсжээ. 60 жилийн тэртээ монголчууд нүүдэлчин ахуйгаас суурин иргэншилд шилжин иргэдээ соёлжуулж байсан шиг өнөөдөр ч бас 21-р зууны хотын иргэн болох соёлд ард түмнээ сургах, гэгэрүүлэх үргийг залуучууд хүлээхээр зориулсан байна. Залуучууд нийгэмд хэрэг хүчтэй нөлөөлөж чадах вэ? Монголын залуучуудын холбоо орон сууцны үнийн урьдчилгааны төлбөрийг бууруулах санаачлагыг анх гаргасан. Энэ нь ч дэмжигдэж 30% урьдчилгаа 10% болох гэж байна. Энэ мэтээр өөрсдийн дуу эрмэлзлэл, дуу хоолойгоо төр төрөх зорилготой нэгэн чуулган боллоо. Хамгийн гол нь тэд нэгдэж нийлэн зохион байгуулалтанд орох ёстой гэдгийг энэ чуулганы үеэр онцолсон юм байна. Түгээмэл хөгжил нэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллагын залуучууд нийлээд ээж аваасаа салж үзээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудаа дэмжих хөдөлгөөн өрнүүлсэн байна. Бидээ амьдрах гэдэг үзэл бодлыг сурталчилсан байгаа. Тэгээд яг энэ дээр маань сайн дурын залуучууд бол хамтран оролцсон. Яг хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа ээж аваасаа холдож чаддгүй. Яг тийм хүмүүсийг залуучуудыг бид нар сонгож аваад яг ээж аваас нь бүр 7 хоногийн турш холдуулаад сайн дурын залуучуудаа хөгжлийн бэрхшээл гэж юу юм дотор нь ямар ангилал ядгийг гэдгийг бүр сургаж тэрэгцэртэй хайрталцах аргатай суралцаж тэгээд 7 хоногийн турш залуучуудаа авч явж биднээс нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгуулсан байгаа. Түгээмэл хөгжлийнхний энэ санаачлага Монголын залуучуудын холбоодын шөхөр байгууллага болох залуучуудын эвслийнхнийг уруу татаж чаджээ. Ингээд залуучуудын бүх байгууллагууд бүгдээрээ нийлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын төлөөнийг алхам хийсэн нь өнөөдөр биелэлээ олжээ.
та бүхэн саяхан одоо үйлчлэг нэвтэрсэн одоо урт угсаа автобуснуудыг харж байгаа бах те. Бид нар өнгөрсөн 8 дугаар сарын 22-ны өдөр нийтийн тээврийг нийтэд гэдэг нөлөөллийн маршийг түгээмлэгжил төв болон бусад залуучуудын эвслийн гишүүн байгууллагуудаараа хамтарч хийсэн байгаа. Ингэж хийсний үр дүнд ерөөхдөө тухайн үед нийслэлийн удирдлагууд бидний бичгийг хүлээж аваад ингээд биднийг цаашид одоо хамтарч дэмжиж ажиллана, бидний дуу хоолойг сонсч байна. Тэгээ мөн ялангуяа нийтийн тээврийн парк шинжилтэн дээр яг бидний саналыг тусгана гэж амлалтаа өгсөний одоо үр дүн нь буюу энэ хүү угсраа автобус маань яг бидний залуучуудын энэ хүү өсөж ийснээр залуучуудын одоо саналыг тусгаснаар одоо ирсэн. Бас бид нэр залуучуудын байгууллагууд ч гэсэндээ ингэж итгэвтэй нийгэмд итгэвтэй оролцоход нь бас илүү уран болж байгаа юм бол ягаад тэгэхээр залуучуудын дуу хоолойг төрийн одоо шийдвэр гаргах түвшний одоо хүмүүс маань хүлээж авч байна. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас хамтран залуучуудын талаар баримтлах бодлого боловсруулж байгаа юм байна. Ингэхдээ тэд залуучуудыг нэгдэж нийлхийг уриалжээ. Жишээ нь тэд орон нутагт залуучуудын хөгжлийн төвүүдийг бий болгосон нь залуучуудыг нэгдэж нийлэх нэг түлхүүр нь болж чадсан байна. Жишээ нь хөгжлийн төв дээр голлох үйл ажиллагаа нь болохоор одоо яг сонирхлын клубүүд илүү их идэвхжүүлж өгдөг. Одоо яг сонирхол дээр нэгдээд залуучууд сайн дурын үндсэн дээр явсан үйл маань илүү их хүчтэй болдог. Ховд аймгийн залуучуудыг инхүү санаа нэгтээ болгож чадсан шиг залуучуудын талаар баримтлах бодлогоо тодорхойлохын тулд өнөөдөр дахин 300 гаруй залуучуудын төрийн бус байгууллагуудын чуулган зохион байгуулж санаа бодлыг нь цуглуулж байна. Манай улсаас бүгд найрамдах Солонгос улсад 30 гаруй мянган иргэн ажиллаж хөлбөмбөрлөг. Эдгээр хүмүүсийн үндсэн эрхүүд зөрчигдсөн тохиолдолд хамгаалах бодит боломж өнөөдөр нэглээ. Хүний эрхийн үндэсний комисс бүгд найрамдах Солонгос улсын хүний эрхийн комисстэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай улсын хуулиар хөдөлмөр хийсэн хүн бүр нийгмийн даатгалынхаа тодорхой хувийг ажил олгогчоор төлөвлөх хэрэгтэй. Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн энэ эрх одоогоос 8 жилийн өмнө хүний эрхийн үндэсний комиссийн Солонгост хийсэн тандалт судалгааны үндсэн дээр нэгдсэн. Тэр л үеэс эхлэн хоёр улсын хүний эрхийн үндэсний комиссууд хамтран харилцан бие биенээ нөхөж ажиллахаар болсон байна. Харин өнөөдөр томилогдоод 10 гаруй хонож байгаа Солонгосын хүний эрхийн комиссийн дарга И Сон Хутай санамж бичгийг дахин байгуулж байна. Хамгийн гол нь Монголын 30 гаруй мянган иргэн бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тэр хүмүүсийн эрх хэрэгчлөө тэр нутаг дэвсгэр дээр зөрчигдөхөд эндээс манай комисс ямар ч үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Тэгвэл одоо Солонгосын комиссаар дамжуулж тэнд одоо тэдний эрх хэрэгчлөөг хамгаалах ажил хийгдэх юм. Мөн бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад маш олон хүмүүс хөрөнгө оруулж бизнес эрхлэж ажил амьдарч байгаа. Тэдгээр хүмүүсийн эрх хэрэгчлөөний асуудал бас яригддаг. Тийм ч учраас бид эндээс тэдгээр хүмүүсийн эрх хэрэгчлөөг Монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцэд нийцүүлж тавьсан хүсэлтийг нь одоо хяналт шалгадаг ч юм уу хүлээж авч гомдлыг барагдуулах ийм чиглэлд ажиллах болж байгаа. Солонгосын хүний эрхийн үндэсний комисс бол Аз намхан далайн бүс нутагта ихэнх нөлөө бүхий байгуулга юм байна. За хамтын ажиллагааг өргөжүүлснээр бид хүний эрхийн томоохон зөрчлүүд дээр олон улсын дэмжлэгийг авахд чухал ач холбогдолтой гэж хүний эрхийн үндэсний комисс мэдээллээ. Жил гаруй өмнө ашиглалтанд оруулсан хүүхдийн цусны эмгэг хавдрын эмнэлгийг санаачлагч Бурхан шашны гигантын Ажия Эрэмбүчид их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүндэт профессор цол хүртээлээ. Хүндэт профессор цолыг өнөөдөр гардуулж тус төвийн эмч мэргэжлэнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ түүнд хүндгэл үзүүлж талархал илэрхийллээ. Цусны хавдрын оншилгоо эмчилгээг өндөр түвшинд хийдэг хүүхдийн эмнэлэг байгуулах санаачлаг гаргаж хандив цуглуулын санаагаа бодит ажил болгоод Монгол Улсын засгийн газарт бэлгэлсэн гэдгээр нь Бурхны шашны гигант Ажиар Эмбүчийг монголчууд мэднэ. Түүний хувьд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвдөө сүүлийн 6 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг сургах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл болцоог сайжруулах зэрэгээр асуудлыг цогцоор нь шийдэхэд дэмжиж тусалсан тул тус төвийн эрдмийн зөвлөл энхүү хүндэт профессор цолоо олгож байгаа юм байна. Олон нийт ард түмнээ сэтгэл, олон нийт ард түмнээ хайр, нинжи сэтгэлээр ийм сайхан эмнэлэг маань бослаа. Тэгэхнээ би бол одоо эмч хүн чи биш юу чи биш тэгэхнээ нэг заахан буянхига тус хөрүүлэг игээл бодож суудаг. Тэгэхнээ энэ өнөөдөр бол эхнэлгсийн тугаас игээ надад ийм их чухал цол хайрлаа. Энэ бол би явандаа одоо ийм сайхан буяны ажлыг үргэлж явуулах юм игээд захаа байна гэж би игээ бодож байгаа.
Ажарын Бүүчигийн санаачлан байгуулсан хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээ жил гарсан болж байна. За харьцангуй богино хугацаанд буюу 3 жилийн дотор баригдсан тус эмнэлэгт өнөөдөр зүрхний болон цусны авдрын нарийн шинжилгээнүүдийг өндөр түвшинд хийж байна. Тодорхойлбол гадаадын айл нэг орныг зорж мөнгө төлж байж хийлэгдэх шинжилгээнүүдийг үн төлбөргүй авч байгаа юм. Ганцхан жишээл дуртахад гадаадд 100 орчим сая төгрөгөөр хийгддэг зүрхний ангиографийн оншилгоог 50 гаруй хүүхдэд үн төлбөргүй хийж жил гаруй хугацаанд 5 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсан тухай эмнэлгийн удирдлагууд ярьж байна. Лабораторид бол 2013 оны хагасчлээс Fax Canto гэдэг Becton гэсэн компани шинэ тоног төхөөрөмж ярьсан байгаа. Энэ аппаратны гол ач холбогдол нь бол ерөөсө цусны авдар болон цусны эмэгтэй хүүхдүүдийг яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төвшөнд оншилж өгч байгаа. Ингэснээр бол оншийг тодорхой тавьж өгснөөр эмчилгээний асуудал бол эмчилгээнд үр дүн гарна гэсэн үг. Нийтдээ бол бид одоо өнөөдөр хүртэл 70 гаруй шинэ цусны авдрыг бол энэ аппаратаар онцлоод байгаа. За Монголын ирээдүйн хүүхд багчуудыг энэхүү эрүүл сарвал өсөж тарнихад хувь нэмрээ оруулснаас гадна их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэрэгчлэтнүүдийг сургах, дадлагжуулах, төрөлцсөн мэрэгчлийн тусламж үйлчилгээг сайжруулахад ч мөн анхаарч ажилласныг эмнэлгийн удирдлагууд үнэлж байлаа. Гадны эмч мэрэгчлэтнүүдтэй холбож тусгайлан сургалт зохион байгуулах ажил үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн онцолж байлаа. Яг энэ цусны эмгэгтэй хавдартай хүүхдүүдийн онцлогоо эмчилгээ бол их олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Орчин нөхцлөөс шалтгаална. Одоо орчин нөхцөлийн бүрдүүлээ өгчлөө. Дээрээс нь Америк нэгдсэн улс болон бусад өндөр хөгжсөн улс орнуудад манай эмч мэрэгчлэтнүүдийг бас яг энэ чиглэлээр сурган мэрэгжлийн дээшлүүлэхэд багш бол бас үнэтэй хувь нэмэр оруулж байнга тусал дэмжиж явдаг. Ийм учраас энэ их олон талын ач холбогдолтой. Ажарын Бүүчигийн санаачлан байгуулсан хүүхдийн эмнэлэг анх 50 ортоогоор эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилттой байсан ч өнөөдрийн байдлаар нүц суламжаа ашиглаад хүчин чадлаасаа 4 дахин их буюу 200 орчим хүүхдийг хэвцүүлэн эмчилж байна. Дэлхийн мэдээ танилцуулъя. Өчигдөр Хятад улс болоод дэлхийн үнэт цаасны зах зээлд хар даваа гараг байлаа. Дэлхийн номер 2 эдийн засаг Хятадын санхүүгийн орчинд хөрөнгө оруулагчид санаа зовсон байдал арилахгүй байгаагаас Хятадын гол индекс Шанхай Композит өчигдөр 8.5%-аар буурсан үзүүлэлтэд арилжаа хийлээ. Энэ нь 2007 оноос хойш хамгийн доод үзүүлэлт юм байна. Энэ таагүй үзүүлэлтээс үүдээд Азийн зах зээл дээр Хонконгийн гол индекс 5.2% уналт, Энэтхэгийн гол индекс 594%-аар буурч 2009 оноос хойш анхны хамгийн доод үзүүлэлтийг харуулжээ. Мөн Wall Street-ийн гол индекс Dow Jones өчигдөр 6% уналттай арилжаагаар хаагдсан байна. За эдийн засагчид дэлхийн хөрөнгийн зах зээлийн энэхүү уналтыг олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн өсөлтөнд итгэх итгэл сул байгаатай холбон тайлбарлаж байна. Хятадын Төв банк 2-7 хоногийн өмнө үндэсний мөнгөнд тэмдэгт юаны ханшийг бууруулсан нь Хятадын эдийн засаг тооцоолж байснаас илүү хямрахна гэсэн айдсыг хөрөнгө оруулагчдын дунд бий болгосон гэж барууны эдийн засагчид тайлбарлаж байна. Хятадын засгийн газар хөрөнгийн зах зээлдээ хөрөнгө оруулахаар төрийн тэтгэврийн сангаа ашиглахаар болсон ч гэсэн энэ нь эерэг үр дүн авч ирсэнгүй. Одоо Хятадын засгийн газар хүчтэй хариу арга хэмжээ авахгүй бол хөрөнгө оруулагчид Хятадын үнэт цааснаас татгалзах эрсдэл өндөр байгаа гэдгийг эдийн засагчид мөн сануулж байна. Өөрөөр хэлбэл олон улсын хөрөнгийн зах зээл тэр чигээрээ Хятадын засгийн газрын эдийн засагтаа итгэх итгэлийг сэргээхэд ямар ч чармайлт гаргах вэ гэсэн хүлээлттэй байна. Дэлхийн хөрөнгийн зах зээл Хятадын эдийн засгийг даган хямарч байна. Дэлхийн эдийн засгийн гол тулгуур болж байгаа Хятадын эдийн засаг 2007 оны их уналт руу буцах төлөвтэй болчлоо. Дэлхийн хөрөнгийн зээлд гарч байгаа энэ уналт үндсэндээ Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаж бий боллоо. Тэгэхээр одоо Хятадын эрх баригчдын ямар алхам хийхээс дэлхийн үнэт цаасны зах зээл хамаарах нэ. Хятадын эдийн засаг өөрөө дэлхийн хөрөнгө оруулагчдад хөрөнгө өсгөх боломжийг олгодог. Тиймээс Хятадын эрх баригчид зах зээлдээ илүү их хэмжээтэй хөрөнгийг системтэйгээр урт хугацаагаар оруулах нь чухал. Одоо богино хугацаанд зах зээлдээ хөрөнгө оруулах нь их өсөлт авч ирдэггүй маа гэхэд зах зээлийг тогтворжуулах эерэг талтай гэж үзэж байна. Хятадын эдийн засаг дэлхийн хөрөнгө оруулагчдад хөрөнгө өсгөх боломжийг олгодог. Тиймээс Хятадын эрх баригчид зах зээлдээ илүү их хэмжээний хөрөнгийг системтэйгээр урт хугацаагаар оруулах нь чухал юм. Одоо богино хугацаанд зах зээлдээ хөрөнгө оруулах нь ихээхэн өсөлтийг бий болгодоггүй юм а гэхэд зах зээлийг тогтворжуулах эерэг талтай гэж үзэж байна.
Одоо хөрөнгийн зах зээлийн энэ савлгааг дарахад хамгийн түрүүнд Хятадын Төв банк бодлогын хүүгээ бууруулж зах зээл дэх хэрэглэгчдийн итгэлийг сэргээх нь чухал гэж зах зээл судлаачид тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн өсөлт суларсанд биш, Хятадын эрх баригчид эдийн засгаа хянах чадвартай юу гэдэг дээр итгэл сул байна. Иймд Хятадыг санхүүгийн орчиндөө шинжилэлт хийж зах зээлийг чиглүүлэх уян хатан валют солилцооны зах зээлийг бий болгохыг зарим улс орнууд уриалж байна. Энэ хооронд Оросын холбооны улсын мөнгөнд тэмдэгт рублийн Америк доллартай харьцах ханш дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш унаж байгаатай холбоотойгоор өчигдөр сүүлийн 7 сард байгаагүй хамгийн доод үзүүлэлтийг харуулжээ. Москвагийн гол биржийн өглөөний арилжаагаар 70.7 рубль 1 Америк доллартай тэнцсэн нь өнгөрсөн 1-р сарын 30-наас хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. Оросын зах зээлийн тогтворгүй байдалд газрын тосны ханшийн уналт болоод барууны хориг арга хэмжээ голлон нөлөөлж байгаа. Оросын эдийн засаг эрчим хүчний салбараасаа ихээхэн хамааралтай байдгаас болоод санхүүгийн орчин нь дэлхийн зах зээл дээрх хар алтны ханшийг дагаж савлан мөнгөн тэмдэгтийн ханшинч дагаж унж байна. Гэвч дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт хэвийн төвшнгөөсөө давсан ч нийлүүлэгч улс орнууд үйлдвэрлэл нийлүүлэлтээ сааруулахгүй байгаа нь цаашид хар алтны ханш улам сулрах төлөвийг харуулж байна. Эх сарын 3-нд Бээжин хотно болох чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн он цэргийн парадад одоогийн байдлаар дэлхийн 17 орны 1000 гаруй цэрэг оролцохоор болсныг Хятадын аярмаас мэдгэлээ. Тухайлбал Монгол улс, мөн Оросын холбооны улс, Беларусь, Куба, Египет, Казахстан зэрэг 17 орны айрмын алба хаагчид Бээжин хотно болох ялалтын 70 жилийн он парадад Хятадын айрмын алба хаагчтай мөр зэрэгцэн жигсах нь албан ёсоор батлагдсан байна. Бүгд найрамдагтад ард улсын чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн он тэмдэглэх ёслолын гол үйл явдал цэргийн жагсаалд ямар улс орон цэргээ илгээх вэ гэдгийг олон улсын хүрээнд ялангуяа барууны улс орнууд анхааралтай ажиглаж байна. Одоогоор 17 орон цэргээ оролцуулахаар албан ёсоор мэдэгдсэн бөгөөд өөр улс орон нэмэгдэж магадгүйг Хятадын албаныхан мэдэгдэжээ. Хятадын айрм чөлөөлөх дайны ялалтын парадын бэлтгэл аль хэдийн базаагаад эхэлчихсэн. Мөн энэхүү ялалтын баярт оролцох орнуудын тоог Хятадын засгийн газраас мэдээлж байна. Одоогоор 30 орны төр засгийн тэргүүн, гадаа тэргийн сайдууд, 19 орны засгийн газрын өндөр дээд албан тушаалтан, олон улсын 10 гаруй байгууллагын тэргүүнаар Хятадын чөлөөлөх дайны ялалтын баярт оролцохоор урилгыг хүлээн авч албан ёсны хариугаа өгсөн байна. Эдгээрээс онцлоход Оросын холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Өмнөд Африк, Египт, Куб зэрэг орнуудын төрийн тэргүүн мөн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарганаар оролцох юм байна. Энэ жил Бүгд найрамдагтад ард улс чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг анх удаа цэргийн парадтай зохион байгуулах гэж байна. Мөн анх удаага гадны цэрэг Хятадын аримтай мөр зэрэгцэн дайны ялалтын парадад оролцсон гэдгээрээ энэ жилийн ойн баяр онцлогтой болох гэж байна. Өмнөд хойд хоёр солонгосын засгийн газрын хоорондын яриа хэлэлцээ 3 өдрийн турш хилийн цэрэггүй бүсэд үргэлжилсэний дүнд өнөөдөр өглөө үр дүнтэй өндөрлөлөө. 40 гаруй цаг үргэлжилсэн тус хэлэлцээгээр хоёр тал харилцан буулт хийж солонгосын хойгд үүсээд байгаа хурцтмал байдлыг намжаахад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн цаашид хоёр улсын засгийн газар тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэх яриа хэлэлцээг ахиулахаар тохирчээ. Хэлэлцээний дүнд Умард солонгос хилийн бүстэй зарласан дайны бэлэн байдлыг цуцлах, Өмнөд солонгосын тал Пхеньяны эсрэг суртал ухуулга зогсоохоор харилцан буулт хийжээ. Мөн тохиролцооны хүрээнд Умард солонгос энэ сарын 4-нд хилийн бүсэд уурхайд дэлбэрэлт болсон явдалд харамсаж байгаагаа өмнөдийн талд илэрхийлэн хилийн бүсэд зарласан дайны байдлыг цуцлахаар болсон байна. Мөн өмнөдийн талч гэсэн хой төршийнхөө буруутгасан суртал ухуулга зогсоож цаашид хоёр талын харилцааг сайжруулах яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ. Мөн солонгосын дайны үед салж хагдсан гэр бүлийг уулзуулахаарч тохирсон байна. Хоёр солонгос хурцтмал байдлаа намжаан тохиролцоонд хүрснийг олон улсын хүрээнд төдийгүй хоёр орны иргэдч сайшаан хүлээн авч байна. Оросын алс дорнодын хотуудын дарга нар Японы хотуудын удирдлагуудаа эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаагаа цаашд хэрхэн өргөжүүлэх арга замыг Владивосток хотноо хэлцэж байна. 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү хоёр талд уулзалт энэ жил Оросын алс дорнодын Владивосток хотнод зохион байгуулагдаж Японы Нигата, Акита зэрэг далайн эргийн 9 хотын дарга нар Оросын алс дорнодын хотуудын удирдлагуудаа далаа тэнгисийн замаар худалдаагаа өсгөн нэмэгдүүлэх асуудлыг хэлцэж байгаа юм байна.
Японы Нигата хотын дарга Акира Шинода Владивостокын бүсэд шар буурцагны шош тариалах, хамтарсан төслийг үргэлжүүлэх, цаашид энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны зорилгоор тариалах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Мөн Японы далайн эргийн хотууд бомбуудаа далайн тээврийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэдгээ ч илэрхийлжээ. Мөн Оросын талын төлөөлөгчид ирэх 10 дугаар сард хэрэгжиж эхлэх шинэ хуулиар Владивосток хотноо эдийн засгийн онцгой бүс байгуулна гэдгээ мэдэгджээ. Оросын эрх баригчид энэхүү эдийн засгийн онцгой шинэ бүстэй Япон улсын хөрөнгө оруулалтыг урьж байна. За Оросын засгийн газар эх 7 хоногт Владивосток хотноо олон улсын эдийн засгийн форумыг зохион байгуулахаар зэхэж байгаа юм а. За Оросын холбооны улс сүүлийн жилүүдэд алс дорнодын бүс нутгаа хөгжүүлэх, ялангуяа дэд бүтэц худалдаа, эдийн засгийн салбарт нь хөрөнгө оруулалт татах чиглэлд тууштай бодлого баримтлан томоохон төслүүдийг ч эхлүүлээд байгаа юм а. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэн ойрын өдрүүдийн цаг агаар мэдээ хүлээн авна. Бид та бүхэнд өнөөдөр бэлтгэсэн мэдээ сурвалжуудаа танилцууллаа. Та бүдгийн маргаашийн ажил үйлс өөдрөг хөдөлмөртэй байна.